Сайн уу манайхаа удаан үлээсэн үү? Микрофоно өвдөчээд шинэ микрофон авах гэж яхаа бодчихлаа. Ойлгоно үсттэй. За, энэ мэрүүгээ харцгаая. Магна Астег өрөг зааж өгч байгаагаар энэхүү анги маань эхэлнэ. Тэгсэн хэдэн жил цэвэрлээгүй юм бэ гэмээр өрөөг Астад өгөхөд өмнө нь хувийн өрөөтэй байж үзаагүй Астад юун тэр таас шороо баярлсандаа шууд цэвэрлэгнийхээ ажилдаа орно. Хөө Аста захиа бичгээ мартваа. Сумынхээ хүмүүст чиний гэр бүл үсттэй чамд санаа зовж байгаа байх. За баяртай хэрэг гарвал ирээрээ. Онцгойхоо өмнө Аста маань сүмэнхий гэдтэй захиа бичиж зооно. Энэ үеэр нөгөө талд маргааш эдийн баатруудын үргийн тухай чамд заана. Чиний зарлагч болмооргүй байгаач анхлагч тушаасан болохоор арай галах. Сонсож байна уу? Юуна гэж чи биш. Юуна гэж Клаус сан. Сэмпай гэж Клаус сэмпай гэж дуудаж бай. Ойлголоо. Маргааш нь сумд Аста Юуна хоёроос захиа ирнэ. Юунаг тэнцнийг мэдээд баярлаж байхдаа Астагийн захиаг уншаад тэнцнийг нь мэдээд манай хэд итгэж өгөхгүй шоконд орно. Тэгээд бөөн баяр болоод ламаг толсгоныхондоо үлэхээр яваад өгнө. Аста өглөө босоод өчигдөр болсон явдал нь зүуд биш байсанд баярлаад өрөөнөөсөө гүгээд гартал хан мөргөөтгөн. Яасан гэсэн өчигдөр хоосон байсан газар хан гараад ирсэн байдгийн. Ойрхон байсан Магнагаас асуудал баган санаа бүзв. Энэ бааз зөөрөө байн хэлбэр өөрчлөлтөг болохоор явандаа тасчихсан дөө. Тэгэд Магна Астад баазыг танилцуулгаар аваад явна. Энэ бол цайны газар. Том байгаа үсттэй. Энэ бол усан дордог газар. Халуун юм. Хар бохнуудын гишүүн бол энэ зэргийн халуун юуж биш штэ. Тэнд охтон өрөө байгаа. Ирчүүд явах юм бол орхиноос болж үхэн шүү. Тэгэд энэ бол би засах өрөө. Аална. Уучлаарай. Аратнуудын өрөө. Яагаад? Ями саны хобби. Аста амьтад тооллох ажлыг чамд өглөө. Үнэхээр хүндэт ажил. Үнэндээ өгмөргүй байгаа ч үгүй дөө. Өглөө оройд өдөрт 2 удаа хоолно. Энэ бол номисан. Энэ бол зугаацх өрөө. Хүснээрээ зугаацч болно. Манай хоёр өрөө үзэнгээ хөвжөлдөөд гүйж байтал урдаас нэг охин гараад ирнэ. Хөөе Аста, чиний хамтран ажиллагч. Энэ жилийн нөгөө нэг элсэгч. Хамтран ажиллагч гой сонсогдож байна шүү. Хөөе, би бол хакет тасганы Аста. Цог хичээцгээе. Чамд эрх зөвшөөрөл өгөөгүй байхаа. Шид чайлгтай мэдрэгдэхгүй юм уу дорж явж. Шавча, дордоо. Би бол Нойл Силва. Энэ улсын хааны гэр бүлийн их. Хааны гэр бүлээ байз хэнийг шавж гэдэг вэ? Чи бид хоёр адилхан шидийн баатруудын нэг үе биз дээ. Хааны удам хамаа юу байна? Тийм ээ Аста хэлээд өг. Байр суурь хүнд чамаагүй. Молгоо тариачд. Ганц үгээр ойлгохгүй байх. Шидийн хүчний ялгаагаар л үзүүлэх хэрэгтэй бололтой. Шидээрээ усан бөмбөлөг үүсгээд Астаар чиглүүлтэл шидэн удирдлагаа алдаад Магнаг оноодох нь. Магна босож ирээд хөөе симпайта юу гэж байгаа чи вэ? Та буруу газар зогсож байна. Хэний зөвшөөрлөөр наанаа зогсож байгаа юм? Хөөе чи юм уу? Би бол хааны удмынх. Хааны удмынх байна уу? Мөнгөн бүргэдийн ахмадын дүү байна уу? Хамаагүйч шамшиг ирэх бацааныг зөвшөөрөх ганц хүн бол яами ахмад шүү. Талархаж яваараа малмна. Харин би л өрөвдөлтөө салаанд байхыг хүсэхгүй байна гэж хэлээд хар бохнуудын өмсөглийг шидчгээд яваад өгнө. Аста гадуур явж байтал тэнгэрээс том усан бөмбөлөг дээр нь унаадах нь гайхаад ой мод руу яваад очтол Нойл шидээр онох бэлтгэл хийж байв. Хөөрхий шидээ зөв удирдах чадахгүй байгаа юм шиг байгаа. Шантарсан зогсож байгаа Астаг олоод арчхна. Аста өөрийг нь шидээ удирдах чадахгүй доромжлохон гэж бодоод Аста руу дарих гэж байгаад өөрийнхөө шидэн дүртөдгнөө. Баазад байсан хэд цонхоороо хартал гадаа маш том усан бөмбөлөг гэх юм уу? Эсвэл хяналтаа алдсан Нойл амар том давалгаа усгдсан өөрөө дотор орсон амьсгалж чадахгүй шидэн хяналтаа алдсан байдгийн. Хөөх ямар их шидийн хүч вэ? Тэр зүгээр орхивол балран да. Шидээр дайрвал тэр зүгээр өнгөрөхгүй байх. Чи орон зайн шидээрээ түүний гаргаа дээр битгий балчмгүй байл да. Би ойртож чадахгүй. Тийм үү? Шид хүчнгүй болгодог нэгэн байсан бол гих бээр Аста ойгоос цухтаад ирнэ. Яами ахмад Астад тэрийг зохицуулж хаад ир гэж хэлээд Нойлын байгаа зөв рүү шидчихнэ. Аста агаар дээр ил дээрээ Нойлын шидийг зулсаж устгаад Нойлтой хамт унах үед Пенрал орон зайн шидээр аюулгүй газар дуулна. Орон зайн шидэнд баярлаа. Зүгээр дээ. Сайн байлаа уцаана. Энэ үед Нойл ухаан орно. Дахиад л доромжлуулах гээд гониглож байтал Аста ирээд ямар гэж их шидэн хүчтэй юм бэ? Гайхалтай юм аа.
Би шидийн өвчгүй болохоор атаархаж байна шүү. Бэлтгэл хийгээд удирдах чадхаар болчихвол дийлдэхгүй болондоо Ноёл гэхийг сонсоод Ноёлын нүур олаа. Юу вэ? Шидээ удирдах чаддаггүй юм уу? Эртгэн хэлээж хаанууд минь бүтлэхүүн минь. Бид бол бүтлэхүү нөхдүүдээр дүүрэн хар бухнууд шүү дээ. Чиний ганц хоёр алдаа дутагдал хүнд ч хамаагүй гэж хэлээд өмсгөлийг нь эргүүлж өгнө. Цалааны бүх гишүүд Ноёлын сэтгэлийг өргөх хөөх хэлнэ. Халуун дотноор хүлээж авч байгааг хараад Ноёлын сэтгэл хөдлөн. Алив, цогтоо хичээцгээе. За. Маргааш нь хаастаа өглөө эртлэн босож салааны гишүүдийнхээ овцыг угааж мангасуудаа хооллож нэлийн завгүй өдрийг өнгөрөв. Ноёл, чи яагаад надад тусад зүйл туслаж болохгүй гэж? Би чинь язгууртна. Гэхдээ чи над чиг л хүн штэ. Би амьдралаа хизээч цэвэрлэгээ гэж байгаагүй энэ тэргээд хэрэлдэж байх үеэр Яами Ахмад орж ирээд Магнаг даалгавар тавьж явна. Тэгсэн юун даалгавар вэ? Нэг тосгонд ирдсэн. Тосгоны дарга хөгшин ахтай хүзэр тоглоо сууж байдгийн хамгийн амиор нь үцгэн болтлоо шулуулсан байвал яах вэ? Яами Ахмад гэрэн мороо гаргаж ирээд бооц он тавьж дахиад тоглохыг хүснэ. Тэгсэн хөгшин ах татгалзаад та хоёр хожвол бүх зүйлсээ буцааж ав. Харин би хожвол миний хүссэн зүйлийг хийж өг гэж тохироод дахиад тоглоно. Энэ үед бааз дээр Аста Ноёл хоёр араатнуудад хоол өгч байх үеэр манай хоёр инээдсэн ирж байдгийн яасан гэсэн дахиад хожигдсон. Өвгөн нүрвдөө зөвхөн дээд талын овцыг нь өгсөн. Доогоороо нүсгэн ирж байвал яах вэ? Аста Ноёл хоёрыг эрэх хомбэ ингэж хэлээд дээшээ гарцгаана. Өвгөнд хожигдсон болохоор амлсандаа хүч хүссэн зүйлийг нь хийж өгөх болсон. Тосгоны талбайг сүйтгэд байгаа сүрэг зэрлэг хаануудыг зохицуулж өгөхийг хүссэн. Та хоёрт анхны чинь даалгаврыг өгье. Энэ ажлыг хий. Асуулт наа чин бидэнтэй ямар ч холбоогүй үсттэй. Тийм ээ. Та хоёр ялагдаа үсттэй гэхэд Магна урлана. Яами Ахмадыг өөрийнхөө алдааг өөрөө засах гэж байгаа юм уу гэхэд манай хоёр бүр гайхацсан. Ерэн бол тийм штэ. Бид бол Яами Ахмадын алдааг засах ёстой хүмүүс гэхэд Яами Ахмад босож ирээд явах гэж байна уу? Эсвэл өөхөх гэж байна уу? Аль нь юм? Бид явнаа. Манай гурав Пенерал дээр очиод орон зайн шидээрээ тосгон хүртэл хургуулах гэтэл Пенерал харж эсвэл очиж байгаагүй газартаа портлоо нээж чадахгүйгээд татгалзана. Тэгээд Магна шүүрээрээ нисэцгээ гэхэд Аста шидгүй болохоор чадахгүйгээд Ноёл шидээ удирдах чадахгүй байгаа болохоор эрсдэлтэй гээд аюул татгалзана. Явах аргагүй болсон Магна сонголт айлгах шүү. Би та хоёрыг хайртаараа хүргэж өгье. Хайрт түүний нэр бол галзуу хой салхи. Ингээд манай гурав галзуу хой салхиараа тосгон руу явна. Энэ үнэхээр гайхалтай юм а Магна сэмпай. Хэрвээ өхмөргүй байвал жоохон ойр тэнгэ гэхэд Аста Ноёлын гидснээс бартал Ноёл хөөе чи хаана үрээд байна гэд Астаг зөхиод унагчихна. Чи юу хийж байна? Энэ үеэр тосгоны гадна хойд үл мэдэгдэх хүмүүс портал ашиглан хурж ирээд гахаануудыг хөлдөөж ялаад тэгэхээр энэ шидэд чулуу илэрсэн газар руу бид олох болно. Мананд төөр. Манай гурав тосгоны гадна хойд ирсэн. Аста гахаануудтай үзэж тарж байдгийн түүнийг аврахгүй юм уу? Та хоёрыг суулгаад энэ хүртэл ниссэн болохоор шидэн үүч маань шахагдчихад байна. Тэр төсвөртэй юм чинь гайгүй байлгүй. Санаа зовоод байгаа юм бол өөрөө очиж туслаач. Ноёл Аста туслаж гахааруу дайрах гэж байгаад Астаг оноодхон. Юм болж манай гурав гахаануудыг зохицуулчгаад хідэн гахаа аваад тосгонд найр хийм ингээд ярьсан явж байхдаа Магна нэг түүх ярьж өгнө. Магна хар бохнуудад орохоос өмнө нэлээд сахилгагүй гар байсан байдгийн төрлөг тосгоноо энэ тосгонтой ойрхон болохоор энэ дэрж дурсгүүддэг байж байгаа тосгоны дарга сээхэд баригдаж онжон дээрээ амбардуулаад шарандаа түүнээс хойш байн гэрж сээхийн өвгөнтэй өвдөлцдөг. Чи шидийн баатруудын элсэлтийн шалгалт өгөөд үзэхгүй биз? Би элсэлтийн шалгалт уу? Чамд овоо чадвар бэ? Юу гэж тийм байдаг юм? Наад чи хөдөөний харцгаралтай хүн. Хөдөөний хүн үү харцгаралтай байна уу? Хин тамаатай юм. Чи өөрийнхөө ирээдүг өөрөө атгаж байгаа. Миний биелүүлж чадаагүй ирээдүг чи биелүүлж чадах байх. Ир хүн бол Магна. Манай гурав тосгонд иртэл тосгон бүхэлдээ мананд очигдсан байв. Бүхэл тосгоныг бүрхэж чадах шид. Тосгоны хүмүүс донд ингэж чадах хүн байхгүй. Мэдээж хөгшин сээхээ ийм зүйл хийхгүй байх. Юу болоод байна? Аста энэ манаг сэлмээрээ зүстэй. Наа чин тэнэг хэрэг. Сэлмээрээ манан зус чадахгүй шүү дээ. Энэ шид уучраас дондуур нь сэлмээрээ зүсч болон тэнэг минь. Тийм үү. Үл мэдэгдэх хүмүүс иргэдийг алах гэж байхдаа зэрэгцсэн манай гурав болоод ирнэ. Хүүхдүүд шидэд хойгоод биднийг аврахаар ирлээ гэтэл сээхээс нөгөө хүмүүстэй тулалдаад хүн жарга авцсан өвсөн амьд мэдэгдэхгүй хөвтөж байдгийн та нар үүнийг хийсэн үү? Нөгөө залуу цагаа харснаа. Чи яаж намайг цагийн ойроосоо оцрож чадаж байна? Та гурвыг орох олно гэж хэлээд том мөн сүүсгэнд дайрахад Аста өвгнийг хараад ууралсандаа мөсөг завчаад өөдөөс нь дайрахад нэг залуу манан үсгэн. Гэтэл Аста мананг завчаад гараад ирнэ. Тэр миний мөсөн шидийг завьдсан. Түүнийг ямар шид ашиглаад байгааг мэдэхгүй юм. Гэхдээ түүнээс илэм шидийг ницааж байд. Би чамаас яагаад тосгоны хүмүүсийг алах гэж байсныг асууж байна.
Энэ дэлхий олон бүс нутагт хуваагддаг. Сурвалжид хүрээнд язгууртнууд амьдардаг. Нийтлэг хүрээнд энгийн хүмүүс амьдардаг. Тэгээд орхигдсон хүрээ. Энэ сошид тасан орхигдсон хүрээнд байдаг. Тэд зүгээр ямар ч бодлого адгууснууд. Би зүгээр л адгууснуудыг устгах гэж байна. Та гурав шидийн баатруудын салаанд орох хүчтэй үсттэй. Та гурав зүгээр даалгаварч юм учраас тэднийг агарах гэж байна. Гэхдээ үнэндээ тэд дор задгуус шиг харагдаж байгаа үсттэй. Аста сүмэнх нэгээд урсаад чихний адгуус гээд байгаа хүмүүс миний хамгаалах ёстой хүмүүс. Ойлголоо. Заван адгууснууд чамд үн цэнтэй юм бидтэй гэж хэлээд дайрна. Магна шидийн хүчин судларсан байсан болохоор иргэдийг арай гэж хамгаалж байв. Астач бас чадхаараа хамгаална. Бүх зүйлийг Астад хариуцуулж би тосгоны иргэдийг хамгаалах ёстой. Миний хүч эцэстээ өрч байна. Тэр хоёрт анхны даалгавар гэхэд хэцүү байгаа байх та. Энд ч муу шүү. Нойл усан шидээрээ дайрсан ч ондоггүй. Нэгэн шидээ удирдах чаддаггүй бололтой. Хар бохнууд хүн сонгохдоо цөхөрсөн аргатай юм аа. Би бол хязгууртан. Энд байгаа хүмүүсээс хамгийн өвчтэй. Хойшоо бол хадагтай Нойл. Би тэднийг хойшин татаад байна. Надад энд байх ямар ч хэрэг алга. Хадагтай шидэд туйга биднийг авраач. Жохон хөлтөд аврал усч байна. Тэднийг хамгаалах болно. Гэтэл гинэд Нойлын гримор дээр шин шившлэг бичигдэж хүчин нэтгэгчээд иргэдийг шидээрээ бүрхэн хамгаална. Дайсны дайралт Нойлын шидийг нэвтэлж чаддаггүй. Би тэднийг хамгаалах болно. Би бол язгууртан. Бас хар бохнуудын гишүүн. Хөөе, хадагтай Нойл. Би юу гэж хэллээ? Оролдод үзүүлж чадна. Аста энэ боломжийг ашиглан гиндүүлэлт дайраад хийт гихч нүхрийг гимтэн. Гэтэл сэлэмчин шид нүцаадаг болохоос чи зүгээр энгийн хүн бололтой гэж хэлээд Аста руу эргүүлт ярьтал Аста ухаан алдаад өгнө. Би нэг хүн орж болох гарсны хийж чадах байх. 25 секунд л болно. Миний цагийг үрж байгаа чинь 100-аатай байгаа бололтой. Үүнийхээ төлөө том төлөөс төлөх болно. Надад их хүч үлдээгүй. Гэхдээ би толдох хэрэгтэй. Гал балаад тус шидийн хувьд надад давуу талтай. Гэхдээ түүнд энэ давуу талыг дарж чадах их шид байгаа гэд бодож байтал Аста би дуусаагүй байна. Удаан байна. Аста амьд байгаад ч гайхаж байна. Чи даван тулах чадвартай юм гэсэн ч Аста хүн дайралтууд авсан ч яаж игээд тисэж шантралгүй байн дайрна. Үүнийг харсан Магна энэ тосгонд өнгөрүүлсэн цаг хугацаа болон тосгоны дарга үгэнтэй ирж байснаа санаад өөрийгөө цохино. Энэ шид орхоос илүү гарахад амар үсттэй. Тим гэж бодож байна. Тосгоны иргэдийг чамд үлдээ ядагтай Нойл. Чамд ялах ямар ч боломж байхгүй. Яагаад бууж өгч болохгүй гэж хэрв би буугаад өгчихвөл хэн тэднийг хамгаалах юм? Харамсалтай чамайг минутын дотор дуусгах болно. Гэтэл Нойлын шидэн дотроос Магна гараад ирнэ. Тийм зүйл болохгүй эргүү амтан минь. Түүнийг алахыг хүсэж байвал эхлээд намайг алах болох нь дээ. Эргүү амтан өхөлдөө бэлд. Зугаацах цаг боллоо. Үүнийг хүрт надад үлдсэн сүүлийн шид гэж хэлээд галын шидээрээ галт бөмбөлгнүүд явуулна. Эн чин тэгээс сүүлийн чин шидүү хэрэгцээгүй юм гээд Магна руу дайрах гэтэл Магнагийн дайралтын жинхэнэ зорилго нь Аста руу шидээ явуулах байсан байдгийн. Аста Магнагийн шидийг ил дээрээ буцаагаад дайсны араас нь дайрч зүйл дуусган. Харин Магна руу дайрч амжсан байдгийн. Аз болж Нойл шидээ удирдаад сурцсан Магнаг хамгаалсан байв. Хейс Магнагийн шиднээс амьд үлдсэн босож ирээд бид ирэх галаа шидээрээ унтрах гэж оролдох хооронд Астад дайрч нэг мөр гүйцэн. Магна үлдсэн жаахан шидээрээ галт жорон хийж бүгдийг нь орих гэтэл нэгэн гримороо ашиглан ус болж хувраад зүхтаадах нь ямар байна да? Нэг муу энгийн иргэн чамайг ялчглаа гэж орилоод хит ядарснаасаа болоод унтаад өгнө. Сонь уу шүү. Тэр тэнэг чанга бас дээрээс нь энгийн иргэн. Гэхдээ зарим нэг талаараа гайхалтай юм. Гэтэл Астагийн малганаас нэг шувуу гарч ирээд нисээд явчихна. Нөгөө шувуу нисэж явсаар байшингаас гэлэлцэн юм хараад нисээд очтол гэрэлцсэн чулуу байдгийг нийгэм хэлэхэд энэ шувуу нилээд чухал дүр мартаж болохгүй юм нахаа. Хэсэг хугацаа өнгөрч манай гурав нөгөө гэдгийг шидээрээ хүлээж суулгацсан. Магнагийн шид нөхөгдөхөөр бааз руугаа аваачиж байцаалд авахар болсон хүлээж байтал Хейс гээд толгойлогч нь төгсгөл ирсэн бололтой гэж хэлтэл биеийн дотроос нь нэг зүйл гэрэлтээд гурвуулаа амиа оролцсон. Залсах тухай ярьж байхад ямар нэгэн үнэнч байхыг хүссэн хүн байна уу? Тийм зүйл тулсны эцэст юуны төлөө байсан юм? Ер нь амьдралыг юу гэж бодов? Би хэцэж хүлээн зөвшөөрөхгүй. Хизээч. Тосгоны дарга өвөө шархаатаалгүй өөд болсон байв. Өвөөгийн ачин болох нэг мөн манай гурав өвөөтөө салхих хэс гэж байв. Магна. Нэг миний сонссноор Сейх өвөг нь тэдний өмнө зогссон ганц хүн байсан гэсэн. Танай өвөө жинхэнэ эр хүн байсан. Тэр хизээж шидэт туйгуудын нэг байгаагүй. Гэхдээ шидэт туйгуудаар бахархдаг байсан. Бас багадаа хичээг өгүүдэд харамсдаг байсан. Гэхдээ Магна ахыг бидний төлөө хичээж байгаад баяртай байсан. Тийм ээ. Та намайг шидэт туйг болж чадан гэж бодож байна уу? Тэгэлгүй яах вэ? Бүх зүйл боломжтой. Ирээдүйд чинь чиний өөрөө бүтээж чадах зүйл. Энгийн иргэн бас ямар ч хитгүүч орчихсон байна. Гэхдээ чи илүү их хичээх хэрэгтэй. Бүх байдгаа гарга. Хамгийн сайн нараа хий. За,
Энэ үеэр нөгөө шувуу саяны үл мэдэгдэх нөхдүүд араас нь яваад байсан шидэт чулууг амандаа зууцсан байдгийг. Тэгсэн энэ чулуун болохоор Никийн өвөд байсан Сахиус гэдгийг. Хөөе, үнэхээр чухал юм байна шүү дээ. Тав, буцаагаад өгөөтх. Чи авч болно. Шувуунд ч бас таалагдчих байгаа бололтой. Та нарт баярлсан сэтгэлээ илэрхийлээд хийж чадах зүйл маань энэ л байна. Зөө. Хөөх, ямар игдүүтэй шувуу вэ? Энэ үеэр манай гэдгээс цухтаж чадсан нөхөр толгойлогч нь бололтой хүн дээр ирсэн мэдээлэл өгч байв. Ойлголоо. Тэгэхээр шидэт чулуу хар бохнуудын гарт орсон юм биз дээ. Хамаагүй. Бид хизээч хар бохнуудыг зохицуулж болно. Тэдэнд шидэт чулуу хэсэгтэй байж байг. Манай эзний дахин амьлалт тун ойрхон байна. Ингэснээр энэ удаагийн парт маань дуусаж байна. Манайхаа юу дарахаа мэдэж байгаа байх. Утгагүй дараагийн ангиараа иргэн уулзцгаая. Вейликс байлаа.